Word 2000 гаруй программыг ашиглаж зургийн температур нэвтрэлтийг өөрчилж өвөрмөц эффект оруулах боломжтой. Мөн өнгөний нийлүүрээр уран сайхны эффектийг зураг болон графикт оруулах боломжтой. Өмнөх хичээлүүд дээр ашигласан хоёр зурагтай жижиг баримтаар ажиллах болно. Picture Tools формат табын Adjust бүлгийн өөр командуудыг харцгаая. Энэ зургийн өнгийг солих боломжтой. Бага нэвтрэлтэд тохиргоо хийж болно. Өнгөний нэвтрэлтийг нэмж бас болно. Color tone ч бас адилхан. Өнгөний хэв маягийг багасгаж болно, нэмж бас болно. Үүнийг өөрөөр хүйтэн өнгө ба дулаан өнгө гэж нэрлэдэг. Энэ зургийг улбар шар өнгөтэй болгож болно, эсвэл цэнхэр улаан болгож өөрчилж болно. Эдгээр өнгөнүүд тим дээр тулгуурлаж үүссэн нэг баримт доторх хэд хэдэн зургийг ийм аргаар өөрчилж болно. Сонгосон зургаа ногоон өнгөтэй болгочихлоо. Дараагийн зургийг сонгож идэвхжүүлье. Адилхан ногоон өнгөтэй болгочихъя. Ямар ч зургийн өнгийг өөрчлөх боломжтой. Саяны үйлдэлүүдэд арилгая. Одоо уран сайхны эффектүүдийг харцгаая. Маш олон төрлийн өнгөний нийлүүртэй тохиргоонууд энд байгаа. Тухайлбал энд фотокопи гэсэн нэртэй уран сайхны эффект байна. Зургийг маш муу хуулж харагдуулсан мэт эффект байна. Мөн эффектүүд байгаа. Жишээлбэл харандаагаар зурсан мэт харагдуулдаг эффект байна. Баримт дотор график болгонд уран сайхны эффект оруулах боломжтой. Дараагийн зургийг бас уран сайхны эффекттэй болгоё. Харандаагаар зурсан эффект оруулчихъя. Ингээд хоёр зургийг харахаар эртээ дээр үед очихсан юм шиг санагдаж байна. Сүүлийн хоёр үйлдэлээ арилгая. Уран сайхны өөр эффект оруулъя. Энэ уран сайхны эффектийг пластик wrap гэдэг. Этгээд хэрний сонирхолтой эффект байна. Уутад торонд хийчихсэн юм шиг харагдаж байна. Сүүлийн хоёр өөрчлөлтийг арилгая. Зураг маань их хуваараа эргээд гараад ирлээ. Зургийн засвар оруулсан эсвэл уран сайхны эффект оруулсан ч бай зургаа буцаад их хуваар нь болгохыг хүсвэл Reset Picture дотор Reset Picture дээр дарна. Форматын өөрчлөлтийг арилгахыг хүсвэл энэ товч дээр дарахад болно. Зургийг хуучин хэмжээнд нь аваачихч боломжтой. Word 2000 гаруй программын зураг сайжруулах хэрэглүүрүүдийг ашиглаж баримт доторх ямар ч төрлийн зургийг засварлаж, өнгийг сэргээж, өнгийг сольж, уран сайхны эффект оруулж өөрчилж болно. Ингэснээр таны баримтыг уншиж байгаа хүмүүст таатай сэтгэгдэл төрөх болно.